юм бэ? Таны бусдаас сонсож байсан хамгийн гоё үг юу вэ гэж. Санахгүй нэ. Зургаан жилийн өмнө өвөө минь надад хэлжсэн байхгүй юу? Насархаасаа яг 2 сарын өмнө миний охин үргэлж хичээж яваарэ. Хүний ач тусыг хизээж мартаж болохгүй шүү гэд. Тэр үг надад амар одоо хүртэл ингээд санагдаад ингээд бодогдоод хэцүү ч гэсэн ингээд яадаг гэсэн. Амар гоё сэтгэл дэм өгдөг тэр үг. Хизээч миний ингээд толгооноос амьдралаас гарахгүй байх гэж боддог. Тий. Хүн нэг зураг хөргөө ингээд авлаа баярлаа гэж хэлгээд сэтгэлээсээ хэлсэн. Ах тэр баярлал ирч хурц ороод ерөөсө зураг хийх, ажил хийх, амьдрах сонирхол төрдөө шүү дээ. Би яг чамайг ойлгоод байна, чамайг ойлгож байна гэдэг үг байсан болов уу? Яг санаанд орж, одоо санаанд орж байгаа. Яа тэгэхээр нэг тухайн үедээ нэг тийм ойлгохдохгүй байгаа юм шиг ч юм уу эсвэл жоохон ганцаардсан юм шиг нэг тийм үе байсан бохгүй юу? Яг тэр үед тэр үгийг сонсоход айгу тийм үеиг мэдрэмж авч ирсэн. Гэрээхэн маань намайг надаа хайртай шүү. Тэгээ намайг мундаг байгаарай гэж тэгжээсэн. Хайр өргөм гой санагддаг. Төсөлнтэй нэдэг шүү л гэж сонсч ирсэн юм. Тэр үгийг санахаар нөгөө тэр нэрээ бичин гоё инээд юм чи нэх хэрэгтэй байна гэж санагддаг. Чи яг цэцэг шиг услах тусам улам ургадаг гэж хэлжсэн хамгийн гоё санагдчихсан. Тэгээ тэр үед энэ үгийг сонсоод би амар баярлж байсан. Гэтэ ерөөсө талархаж чадаагүй. Тэгээд ер нь бол одоо болтол бодож явдаг. Өөрийгөө ямар үнцэнтэй тэгээд ингээд дэмжих тусам ингээ улам ургаж чаддаг тийм цэцэг юм байна гэж боддог болсон болохоор баярлалаа. Өөдрөг сайхан амьдрал бүх юм дандаа өөдрөгөөр сэтгэж явахыг яасан тэрнийхээ бүтээлээр хүн амьдралынхаа нь бол өөтөө гэдэг явж яадаг. Тэрэнд нь баярлж явдаг. Эмээгээс сонсчихсон. Миний охин хамгийн мундаг шүү. Чи яг хүссэн мэрэгчлэрээ явж чаднаа. Чи хамгийн сайн байж чаднаа гэдэг үг сонсчихсон. Санахгүй нэ. Мэдгүй баярлалаа гэдэг үг л гоё сонсогддог шүү дээ. манай үеэл болохоор намайг ингээд уулзахгүй ингээд удаан байжгаад эргэж уулзахаар ингээд яг л нэг хэвэндээ байдаг. Яг юм ерөөсөө өөрчлөгддөггүй яг нэг л мэдрэмжээ өгсөөр байдаг гэж хэлчихсэн амар үлдсэн таалагддаг дандаа боддог гэх юм. Миний байгаа байдал юм уу өөрөөрөө байгаа нэг бусдад ингээд хажууд байгаа хүмүүс маань амар гоё мэдрэмж аваад байд юм байна даа гэж бодож ирсэн. Яг тийгэж амар өөртөө тунгааж бодоогүй ч гэсэн нэг юм ер нь би одоо байгаа нэг муудаагүй байна гэж бодсон. Одоо тэр миний хүүхд болж төрсөнд баярлалаа ээжээсээ сонсчихсан. Тийм болохоор би одоо өдөө зэрэгтэй гэж байж тэр хүндэд айгүйх баярлалтай одоо ээжтэй хайртай шүү л гэж хэлээ да. Ээжээсээ сонссон нь хамгийн гоё өгдөө шүү дээ. Миний хүн мундагаа чаднаа. Ирээдүйд тэгээд сайн явахуд маань л нөлөөлж байгаа өгнөдлээд байх та. Мундаг байсан шүү гэлгээд ер нь дандаа ээж маань хэлдэг байхгүй юу? Сая ээж мэш өгч гисэн сэтгэл санаар амар унсан байхад зүгээрээ мундаг даваад гарсан гэд ер нь тэр нь айгу гоё бисаа. Хүүхдүүдээс л одоо хамгийн гоё үг сонссон шүү дээ. Одоо жишээ нь одоо ээж одоо баярлалаа, төрсөн өдрийн баярын биелэг одоо баяр хүргэе те баярлсан шүү танд одоо ийм гоё хүүхд төрүүлж өгсөнд гэл ингээл одоо тэднэрээс л сонссон шүү дээ. Өглөө болгоо нөгөө цайгаа бөөнөр цуг сууж ширээн дээр уцхаагаал тэр л хамгийн гоё шүү дээ. Гэрийнхэндээ нөгөө дандаа хайртай шүү гэдэг нэг л сонсчихсон. Гэрийнхэн нөгөө тэр нөгөө урам аваад итгэх яаж байгаа. Гэхдээ одоохондоо ааж байгаатай байгаа. Чи чаднаа гэдэг үг л хамгийн гоё байдаг да. Өөрийгөө нэг идэвхтэй болгодог. Ажилтаа ямар цэвэрч юм бэ гэдэг. Энэ маань ингээ хүмүүс таалагдж байгаа юм чи бүр гоё юм байна гэж боддог. Би одоо амжилттай сайн явж байна л сонсчихсон үг та. Тэгээ нөгөө амжилтын гараг эхэлж явах та нөгөө хэсгээс сонсчихсан хамгийн урмын үг юм бол та. Миний охин чи жоохон эмэгтэйлэг алах гэсэн чинь яасан аав гэсэн чинь миний охин өсгийтэй гутал өмсөд эмэгтэйлэг гой алах юм бол миний охин хөөрхөн харагдан даа гэж хэлжсэн. хайртай гэдэг хүүхд ирээдүй хойч өрийнхөө инээ төлөө бид бүгдээрээ ингэж гоё амьдрах хэрэгтэй юм аа.